жишээл 1-р бүлгээс харвал 사도 요한이 예수님의 모습을 환상 중에 본 거예요. за Илч Иохан Есүсийн дур сүргийг үзэгдэл дундаа харсан. 근데 예수님이 어떤 모습이냐? Гэтэл Есүс яг ямар төрхтэй байсан бэ? 자, 13절부터 16절까지 기록해 놨습니다. За 13-аас 16 дээр бичигдсэн байгаа. 예, 한번 읽어 드릴게요. За би уншаад өгье. Урт дээл өмсөж цээжээрээ алтан бүс бүсэлсэн хүний хүл угайдал нэгэн тэнгүүдийн дунд байлаа. Түүний толгой ба үсэн цагаан ноос буюу цас айдал цагаан агаад нүд нь галын дүл айдал хөлн зууханд улайсгаж өнгөлсөн хүрэл айдал дуу хоолой нь их усны шууга мэт байлаа. Тэр баруун мотортаа 7 од барьж хоёр талдаа эртээ хурц илт амнаас нь цухуух бөгөөд нүүр нь хурцаар гэрэлтэх нар мэт байв. 여기 12절에 7 금초대를 받더라 돼 있는데 За 12 дээр харах юм бол алтан дэм байлаа. Алтан бүс бүсэлсэн гэж байна. 7 금초대는 아시아 7 교회를 말해요. А тийм 7 алтан динг үзлээ гэж энэ болохоор Азийн 7 чуулганд хэлж байгаа. 그 교회 사이에 예수님이 За 다니시는데 тэгээд тэр чуулгануудынхаа хооронд ингээл Есүс явж байгаа. 이 교회 안에 예수님이 두루 행하신다라는 걸 표현한 겁니다. Энэ чуулган донд эзэн өөрөө алхалж, эзэн өөрөө ажиллаа хийдгээ гэсэн үг. 근데 14절에 보면 За тэгээ 14 дээр 예수님의 눈을 표현하면서 Есүс Христийн нүдийг нь хэлж байна. 눈이 어떻대요? Нүд нь ямар байна гин? 그의 눈은 불꽃 같고 Нүд нь галын дүл адил. 저 사형제님 가슴에 불꽃이 За 있는데 сая ахын нэг ингэр дээр нэг гал байна. 예수님의 눈이 불꽃 같다. Есүс Христ нүд нь галын дүл адил гэж байна. 예수님은 불꽃 같은 눈을 가지고 계셔요. Есүс Христийг юм галын дүл адил нүдтэй гэж байна. 예수님의 눈은 사람의 속까지를 다 꿰뚫어 보십니다. Есүс Христийн нүд бол хүнийг бүр нэвч шууд мэддэг гэсэн үг. 지금 이 자리에 앉은 여러분의 마음과 생각 속도 다 꿰뚫어 보세요. За одоо энэ дунд байгаа та бүхний бодол сэтгэлийг ч гэсэндээ бүр нэвтлэн гардаг. 사람은 외모만 보고 За хүн бол гадна дөрхийг л хардаг. 속을 못 보잖아요. Доторхыг нь бол харж чаддаггүй шүү дээ. 근데 예수님의 눈은 불꽃 같기 Гэтэл 때문에 Есүс Христийн нүд нь галын дүл адил. 사람의 외모에 속지 않으시고요. Хүний энэ гадна дөрхөнд нь ерөөсө хуурцдаг. 생각과 마음속까지 다 살피시는 거예요. Бодол, сэтгэлийг, гүн гүнзгий бүгдийг нь мэддэг. 그래서 예수님 공생의 당시에 보시면 Тийм учраас Есүс Христийн амьдарч байсан тухайн цаг хугацааг харвал 바리새인과 서기관들을 사람들은 박수 쳐줬습니다. Фарисеучуд болон тэргүй хуулийн багш нарт бүх хүмүүс алга дашаал их баяр үргэж байсан. 경건하다. За үнэхээр итгэл сүсгт юм аа. 그렇게 존경했습니다. Тэгэж их хүндэлдэг байсан тэр хүмүүсийг. 예수님은 어떻게 했어요? Гэтэл Есүс тэр хүмүүсийг яалаа? 그들을 심하게 책망하셨어요. Тэдийг бүр маш хатуугаар зэмлдэг штеп. 뱀들아, 독사의 새끼들아, За могоонуудаа хорт могоо уудмаа. 너희가 지옥의 판결을 어떻게 피하겠느냐? Та нар тамийн шийтгэлээс бүр яаж зугтаах вэ? 겉에는 회칠한 무덤 같은데 За гадна талдаа болохоор цагаан нэгэн буус шатал байна. 무덤은 깨끗하게 꾸며놨는데 Одоо нэг буус байгаа. Тэгснэ тэр буушаа бүр их гоёор чимгэлж 그 гисэн. 무덤 속에 뭐가 있어요? Гэтэл тэрний дотор нь юу байгаа вэ? 시체가 썩는 거예요. Тэр нөгөө нэг үхэгсэд нь бүгдээрээ ялзарсан байна гэсэн. 온갖 썩은 것이 속에 가득하도다. Бүх ялзарсан муу зүйл дотор чинь дүүрсэн байна. 예수님은 눈이 불꽃 같으신 거예요. Тэгэхээр Есүс Христийн нүд галын дүл мэт. 자, 여기 2장부터 보면 За 2 дугаар бүлгээс харвал 2장, 3장에 아시아의 7교회에 보내는 편지가 나오는데 2 дугаар бүлэг болохоор 7 чуулганд илгээсэн захидал гарч байгаа. 이 7교회는 모든 교회 시대의 교회를 대표하는 겁니다. За 7 чуулган нь болохоор бүх энэ чуулганы цаг үеийн чуулгануудыг төлөөлдөг. 그리고 구원받은 사람도요. За тийм үү аврагдсан хүн ч гэсэн 이 7교회의 모습처럼 신앙생활 한다라는 거예요. энэ 7 чуулганы дүр төрх шиг итгэлээрээ амьдарцгаадаг 그러니까 байна. 각각 구원받은 사람에게 예수님이 보내는 편지인 겁니다. Тэгэхээр одоо хүн нэг тус бүр Есүсийн илгээсэн захидал гэсэн үг. 그런데 7교회에 보내는 편지에 보면 За гэхдээ энэ 7 чуулган руу илгээсэн захидлыг харвал 공통된 구절들이 나와요. нэг тийм нийтлэг байгаadaгаа үг гарч байгаа. 자, 여기 먼저 한번 확인해 За 보겠습니다. түүнийг шалгаж харъя. 2장 2절 3절 2-ын 2 3. 첫 번째 교회 에베소 교회에 보내는 편지인데요. Эхнийх нь Ефес чуулганд илгээсэн захидал. 자, 같이 읽어보죠. За хамт уншия. Би чиний ажил үйлс ба зүдэл зүтгэл дэвчээрийг чинь болон муу муухай хүмүүсийг дэвчдэггүйг мөн өөрсдийгөө элчнэр химээдэгч чухамдаа элч биш хүмүүсийг шалгаж худал байсныг нь илчилсэнийг чинь мэднэ. Чи дэвчээртэй байж миний нэрийн төлөө хүлцэн дэвчиж үл цуцав. 자, 펜이 있으면 한번 성경책에 표시해도 좋아요. За баалаа ивэл Библиэл дээр бас тэмдэглээд аваарай. 성경이 너무 깨끗한 게 안 좋아요. Библиэд дэндүү цэвэрхэн байна гэдэг бол муугийн 좀 илэрлээ. 표시해야 됩니다. Сайн тэмдэглэж авах хэрэгтэй. 내가 내 행위와 수고와 내 인내를 알고 Би чиний ажил үйл зүдэл дэвчээрийг чинь мэднэ гэсэн. 믿드네. Сүлд нь мэднэ гэж байгааз. 표시해 보세요. За илчилсэнийг чинь мэднэ гэж тэрийг тэмдэглээд аваарай. 믿든 예수님은
우리가 어떤 모습으로 신앙생활하는지 아셔요. Есүс Христ бид бүхний яг ямар дур дүрхөөр итгэлээр амьдраад байгааг маань мэддэг. 우리의 행위와 수고와 인내를 아셔요. Бидний ажил үйлс зүдэл зүтгэл төвчээрийг маань мэддэг. 누가 신앙생활 대충 하는지 Хин итгэлээрээ нэг амьдрсан болоод өнгөрөөдөө 교회당 와서만 신앙생활하는 척하고 сүм дээрээ ирээд л нэг итгэлээр амьдарч байгаа юм шиг царайлдаг. 학교에서 집에서는 마음대로 살고 Сүм магадгүй сургууль дээр айлсгүй гэртээ бол дур зоргоороо үйлдэцгээд 욕도 하고 хараалч хэлж 게임도 하고 тоглоом тоглодог. 세상 사람처럼 똑같이 살고 ертөнцийн хүмүүстэй адилхан яг адилхан амьдарцгаадаг. 주님 아실까요 모실까요? Эзэн үүнийг маань мэдэж байгаа лоо мэдэхгүй байгаа лоо. 믿드네라고 돼 있잖아요. Би мэднэ гэж. 우리가 교회 안에서 수고하는 것도 아시는 거예요. Харин бид бүхний чуулган дотор зүдэд зүтгэж байгааг маань ч мэддэг. 8절 9절도 보죠. За 8-9 дээр 예, 같이 읽어보겠습니다. хамтдаа уншийе. Смирнадах чуулганы тэнгэрэлчэд бичигдэн ихэн ба эцэс өгсөн байгаад амилсан нэгэн ийхүү айлтаж байна. Би чиний зовлон зүдүүр хоосорлыг гэвч чи баян болон өөрсдийгөө юудэчүүд химээдэг сатаны синагог доромжлогдгийг чинь мэднэ. 믿든 자 표시해 보세요. За мэднэ гэсэн үг нь тэрийг тэмдэглээд аваарай. 자 여러분 마음속에 새겨져야 돼요. За та бүхэн энэ үг үнэхээр сэтгэлдээ сэлэгдэх ёстой. 아 주님이 아시는구나. эзэн мэдж байгаа юм байна. 모르시는 게 Би 아니구나. мэдхгүй өнгөрөөд байгаа биш. 주님이 다 보고 계시구나. Эзэн бүгдийг мань харж байгаа юм байна. 여러분의 마음속에 이게 새겨져야 신앙생활이 바뀌는 거예요. За энэ яг та бүхний сэтгэл дотор чинь сэлэгдэж өгч ш та бүхний итгэлийн амьдралыг өөрчлөгдөнө. 주님이 모르신다고 생각하니까 Эзэн мэдхгүй штэгээ бодоод байгаа болохоор 자기 마음대로 신앙생활하는 та бүхэн 겁니다. өөрсдөө итгэлийн амьдралыг дур зоргоороо хийгээд байна. 이게 믿든이라 돼 있잖아요. Энд мэднэ гэж байгаа зү. 9절에 9 дээр 내가 내 환난과 궁핍을 아노니. би чиний зовлон зүдүр хоосорлыг чинь мэднэ. 이 서머나 교회는요. За одоо энэ Смирна дахь чуулган маань 너무 어려운 형편 가운데 신앙생활을 잘했던 교회예요. за бүр маш хэцүү дарчиг нөхцөл байдал дундаа итгэлээр мундаг амьдарсан чуулган. 핍박도 있고 Хавчлага байсан. 고난도 있는데 Зовлон байсан. 그 가운데 신앙을 잘 지킨 거예요. Тэр дундаа итгэлээр үнэхээр сайн амьдарсан. 주님 아셔요 모르셔요? За эзэн үүнийг мэддэг гинөө мэдэхгүй юу? 아셔요. Мэднэ. 우리 청년들 중에도 За манай залуучууд дунд ч гэсэн 이런 환난과 궁핍 가운데서도 신앙을 잘 지키는 분들이 있어요. энэ зовлон зүдүр хоосрол дунд итгэлээ сайн сахдаг хүмүүс байгаа штэ. 부모님이 구원을 안 받고 Эцэг их аврагдаагүй, 핍박합니다. хавчдаг, 교회 나가면 막 화를 냅니다. сүмдэр очих юм бол ууралдаг, 누군가는 때리기도 합니다. хин нэг нь гар хүрдэг бүр. 그런데 그 두려움과 공포를 이고 교회를 나오는 거예요. Гэтэл тэр зовлон зүдүр хоосрлоо бүгдийг нь ялан дийлээд энэ сүмд ирж байна. 저도 알아요. За бидсэн мэдж байгаа. 그런 분들을 보면 너무 아름다워 보입니다. Тийм хүмүүсийг харах юм бол үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. 때로는 눈물이 흘러요. Зарим нэг тохиолдолд нөлөөс урсгах ч үе байна. 나는 왜 이렇게 힘들까? Би яагаад ийм хэцүү байгаа юм бэ? 다른 형제자매님들은 부모님도 구원받고 편하게 나오는데 Бусад ахын дүүсийн маань хувьд гэр бүлийн ч аврагдчихсан. Бүгдээр амар тайван энд ирж байна. 나만 왜 이렇게 힘들까? Би яагаад ганцаараа ийм хэцүү байгаа юм 우리 бэ? 엄마 아빠는 왜 구원을 못 받을까? Манай аав ээж хоёр яагаад аврагдахгүй байгаа 너무 юм бэ? 답답하고 눈물이 흘러요. Дэндүү давчтай нулимс урсгах үе. 그런 어려운 가운데서도 믿음을 지킵니다. Ийм хэцүү нөхцөл байдал дундаа тэр хүмүүс итгэлээ сахидаг. 주님 아셔요 모르셔요? Эзэн мэдхүү мэдхгүй юу? 여기 믿드네라고 돼 있잖아요. Энд би мэднэ гэсэн байна. 안다니까. Мэддэг гэдэг штэ. 주님이 아셔요. Эзэн мэдж байгаа. 사람들이 몰라줘도 Хүмүүс мэдхгүй байсан ч 주님이 아시니까 эзэн бол мэдэж байгаа. 우리는 힘과 용기를 내야 됩니다. Бид өхөн хүчтэй, зоригтой байх хэрэгтэй тэгэхээр. 자, 여기 뒤에 13절도 보면요. За мөн 13 дугаар эшлэлээр сарвал 12절 13절 12 13 같이 읽어보죠. хамтууши Пергамдах чуулганы тэнгэрэлчэд бичигдэн хоёр талдаа эрт хурц элдтэй нэгэн инхүү айлдаж байна. Чиний хаан нутгалдгийг би мэднэ. Тэнд чин сатаны сэнти байдагч чи миний нэрийг хадгалж бүр сатаны нутгалдаг газарт та нарын дунд алагдсан миний итгэмжид гэрч антипийн өдрүүдэд ч надад итгэдгээ өгөөсгээгүй билээ. 이 버가목 교회는요. За энэ Пергам дахь чуулган 책망하시는 거예요. зэмлж байгаа энэ чуулганыг. 그 잘못된 거짓 교훈을 받아들이고 За буруу суртлыг өөрсөндөө хүлээж авсан. 내가 어디 사는 것을 내가 아노니. Чиний хаан нутгалдгийг чинь би мэднэ. 여기 안다라 돼 있죠. Одоо мэднэ гэж байгаа зэнд. 이게 뭘 안다라는 Юу 거냐면 мэдээд байна гэхээр 네 마음의 주소가 지금 어디냐? чиний сэтгэлийн гэрээ аяг одоо яг хаана агаад байна 아 вэ? 구원받았으면 Аврагдсан бол 교회 안에 마음이 있어야 되는데 чуулган дотор сэтгэл нь байж ах хэвээр. 저기 사탄의 위에 마음이 있다. Тэр хол байдаг тэр сатан дээр чиний сэтгэл байна. 그거 주님 아시는 거예요. Тэгхийн бол тэрийг эзэн мэднэ гэж байгаа. 너의 생각과 마음이 어디 있냐? Чиний сэтгэл оюун бодол юу н хаана яваад байгаа юм бэ? 구원받은 사람이요. Аврагдсан хүн
가수들, 연예인들의 마음이 있어요. Нөгөө нэг дуучид алтартнуудад бүр сэтгэл нь явчихсан. 무슨 음악 듣나 보면은 Ямар дуу сонсоод байна гэд харахаар 세상 노래 듣고 있어요. ертөнцийн дуу сонсч идэг. 사탄에게 마음이 있는 거예요. Сатаанд бүр сэтгэлээ өгчихсөн. 여러분 요즘 세상 노래 들어보면 Хүмүүс одоо энэ ертөнцийн дуунуудыг сонсоод үзвэл 하나님을 찬양합니까? Бурхныг магтдаг юм уу тэд нар? 아니에요. Үгүй ээ. 잘 들어보세요. Сайн сонсоорой. 사탄을 찬양해요. Сатаныг магтаж байгаа. 죄를 부추게 해요. Энэ гим нүглийг өдөөдөг. 음란한 내용들이 들어 있습니다. Завхай зүйлс тэр дотор орсон байгаа. 사탄이 만든 그곳에 마음이 있는 거예요. Сатаны бүтээсэн тэр газар сэтгэлээ байлгаад байна. 누군가는 이성교제의 마음이 있어요. Хин нэг нь магадгүй эсрэг хүсний тал дээр сонирхол нь байна. 누가 내 짝이 될까? За хин нь миний хос болох юм 나도 бол 누굴 사귈까? би хинтээ нь үерхэх юм бол 그것만 고민하고 있어요. үгүй тэрэнд л бодлогширч байж байна. 그 사람이 구원 받았는지 안 받았는지 모르겠지만 Үгүй тэр хүн одоо аврагдсан үгүйг нь мэдэхгүй ч гэсэн 구원을 받았다면 аврагдсан бол 주님은 그 사람을 보시고 책망하실 거예요. эзэн тэр хүнийг хараад зэмлэн. 내가 어디 사는 것을 내가 아노니. Чиний хаана нутаглаад байгааг чинь би мэднэ. 네 마음이 도대체 어디 있냐? Чиний сэтгэл чухамдаа хаана байгаад 너 байгаа бэ? 구원받은 거 맞냐? Чи аврагдсан чи үний юм уу? 내 마음의 주소가 어디 있냐? Чиний сэтгэлийн гэрээ аяг хаана байгаад байгаа юм? 주님은 아신다라고 하는 거예요. Эзэн би мэднэ гэж байна. 자 그리고 뒤에 18절 19절도 보면 За хойдолд нь 18 19-с харвал 두아디라 교회 편지 보내는 건데 Туатер дахь чуулганы бичсэн цагтал байна. 같이 읽어보죠. За хамт уншъя. Туатер дахь чуулганы тэнгэрэлчэд бичигдэв галын дүүл айдал нүдтэй өнгөлсөн хүрэл мэд хөлтэй Бурхны хүү ийхүү айлдаж байна. Би чиний үйлс, хайр, итгэл, үйлчлэл, төвчээр болон эцсийн үйлчин эхнийхээсээ илүү гэдгийг мэднэ. 여기 특별히 또 주님의 모습을 강조하죠. Онцгойлын эндээс эзний дүр төрхийг бас анхааруулж 그 хэлсэн байна. 눈이 불꽃 같고 Галын дүүл айдал нүдтэй. 다 꿰뚫어 본다 그 말이에요. За бүгдийг нь нэвт шувт хардгаа гэсэн үг. 정확히 아신다 그 말이에요. Бүр нарийн тодорхой мэддэг юм шүү гэж байгаа юм. 19절에 За 19 дээр 내 사업과 사랑과 믿음과 성김과 인내를 아노니 би чиний үйлс, хайр, итгэл, үйлчлэл, төвчээр болон үүнийг чинь мэднэ гин. 표시하세요. За нэг тэмлээд аваарай. 또 나오죠. Бас гарч байгаа зэнд 믿드네. мэднэ гэж байна. 우리가 신앙생활하는 가운데 잘하는 것들도 주님 아시고 Бид 칭찬하십니다. өхний итгэлийн амьдрал дундаа сайн хийж байгаа маа гэсэндээ эзэн мэднэ, эзэн магтана. 3장에도 보죠. За 3 дугаар бүлэг дээр 3장 1절 3-ын 1 사대 교회에 보내는 편지입니다. Сардэд дах чуулган байна. 또 같이 읽어보죠. За хамтдаа уншия. Сардэд дах чуулганы тэнгэрэлчэд бичигдэв. Бурхны 7 сүнс ба 7 одтой нэгэн ийхүү айлдаж байна. Би чиний үүсийг чи амьд гэдэг нэртэй ч үхтэл гэдгийг мэднэ. 내가 내 행위를 아노니 За би чиний үүсийг мэднэ. 믿드네라고 되어 있잖아요. Мэднэ гэж байгааз. 이 사대 교회는 문제가 있어요. Энэ сардай дах чуулганд асуудал байсан. 살았다는 이름은 가졌으나 죽은 자로다. Амьд гэдэг нэртэй ч үхтэл гэдгийг мэднэ. 이게 뭘 말하겠어요? Энэ юу ах вэ? 구원받았다고 말하는데 Аврагдлаа гэж яриад байгаа юм. 그 살아가는 모습 보면 Гэтэл тэр нөгөө амьдарч байгаа дүр төрхийг нь харвал 죽은 거예요. үхмэл байгаа. 살았다라고 하는데 Амьд гэдэг байгаа юм. 죽은 자다. Үхсэн. 어쩌면 나에게 이런 말씀하시지 않을까 우리가 두려워야 됩니다. Магадгүй надад яг нэг ийм үг хэлэх үедээ гэж бид өхөө айх хэвээр. 주님은 우리의 신앙 상태를 정확히 아시는 거예요. Эзэн маань бид бүхний итгэлийн байр байдлыг бол нарийн тодорхой мэддэг. 7절 8절에도 За 7-8 дээр 빌라델비아 교회입니다. Филадельфи чуулган. 같이 읽어보죠. За хамт уншия. Филадельфи дах чуулганы тэнгэрэлчэд бичигдэв. Нээгтэн хинч хаахгүй, хаахтан хинч нээхгүй, Давидын дүлгүүртэй ариун бөгөөд үнэн нэгэн ийхүү айлдаж байна. Би чиний үүсийг мэднэ. Харагтун хинч хааж үл чадах нээлттэй үүдийг би өмнө чинь тавьсан. Юу гэвэл чиний хүч багч чи үгийг минь сагсан бөгөөд нэрийг минь үгүйсгээгүй. 이 빌라도 교회에 보내는 편지를 보면 책망이 없어요. За Филадельфи чуулганд илгээсэн загтлыг харах юм бол ерөөсө зэмлэл байхгүй. 칭찬만 있어요. Магтаалал байгаа. 이런 신앙생활의 모습이 되면 너무 좋겠죠. Ийм итгэлийн амьдралын дүр төрхтэй байж үнэхээр сайхан тийм ээ. 빌라델비아라는 교회 뜻이요. За Филадельфи гэдэг чуулган. 형제 사랑이다라는 뜻이에요. За яг одоо цаг дээр хайрладгаа гэсэн үг. 형제 사랑, 서로 형제자매 간의 사랑하는. Ахын дүүс бие биенээ хайрлах хайрыг хэлж байгаа. 적은 수였는데 За одоо их цөөхөлөө байсан гэж. 서로 너무 사랑하고 За гэтэл одоо бие биенээ үнэхээр их хайрладаг. 전도를 목적으로 잘 신앙생활하는 Сайн 거예요. мэдээгээ зориг болгож байгаад үнэхээр сайн итгэлээр амьдрцгаадаг. 그러니까 칭찬하시는 Тийм 거예요. учраас магтаж байгаа юм. 내가 내 앞에 열린 문을 두었다. Би чиний өмнө хинч хааж үл чадах нээлттэй үдэг өмнө чинь тавьсан. 열린 문에 뭐겠어요? За нээлттэй үд гэдэг нь юу ах вэ? 전도의 문이 열린 거예요. Сайн мэдээний үүд нь нээлттэй байна.
구원받은 사람이 서로 사랑하고 аврагдсан хүмүүс хоорондоо бие биенээ хайрлаж 신앙생활을 잘하니까 итгэлээрээ сайн амьдраад байгаа болохоор 전도가 절로 되는 겁니다. сайн мэдээ аяанда болж байгаа. 내가 내 행위를 아노니. Би чиний үйлсийг мэднэ. 여기도 믿드네 되죠. Энд бас мэднэ гэсэн байна. 자, 이 문제가 마지막 라우디아 교회입니다. За асуудал нь хамгийн сүүлийн Лаодик чуулган. 이 7교회는 각 시대별 교회를 설명하기도 하는데 За энэ 7 чуулган болохоор ийм цаг үе тус бүрийн чуулгануудыг илэрхийлж хэлж байгаа. 특히 라우디게아 교회는 마지막 교회죠. За онцгойлон Лаодик чуулган чинь хамгийн сүүлд гарч байгаа чуулган 주님 байна. 오시기 직전에 Эсийг ирэхээс яг өмнө 이 라우디게아 교회처럼 신앙생활하는 사람이 많다라는 거예요. энэ Лаодик чуулгантай адилхан итгэлээрээ амьдрдаг хүмүүс олон байна гэсэн. 14절부터 16절까지 14-аас 16 хүртэл 예, 같이 읽어보죠. за хамтдаа уншия. Лаодик дах чуулганы тэнгэрлэгчд бичигтэн амийн итгэмжид бөгөөд үнэн гэрч болох Бурхны бүтээлийн ихэн үүнийг айлтаж байна. Би чиний үйлсийг хүүтэнч биш, халуунч биш гэдгийг чинь мэднэ. Чамайг хүүтэн юм уу эсвэл халуун байгаасай гэж би хүсэж байна. Тиймээс чи халуунч биш, хүүтэнч биш бүлээнд бол би чамайг амнаасаа нулимж гаргаад. 참 무서운 표현이에요. За энийг аимшигтай агуулга байна. 16절에 보면 За 16-аас 10. 내 입에서 너를 토하여 내치리라. Би чамайг амнаасаа нулимж гаргана гин. 더웁지도 않고 차갑지도 않다. Халуун ч биш байна, хүүтэн ч биш байна. 15절에 За 15 дээр 내가 내 행위를 아노니. би чиний үүсийг би чамайг мэднэ гэж байна. 누가 뜨겁게 신앙생활하는가? Хэн халуунаар итгэлээр амьдарч байна? 누가 미지근하게 Хэн 신앙생활하는가? бүлэбгээр итгэлээр амьдарч байна? 주님은 아신다는 거예요. Эзэн бүгдийг мэднэ гэж байна. 이건 뭘 말해요? Энэ юу хэлж байна? 구원 받은 사람은요 аврагдсан 확실한 태도를 취해야 되는 яг 거예요. нэг юм баттай байр суурьтай байх хэрэгтэй. 전도인들이 봐도요 Сайн мэдээ тарагсарчсан харах үед 답답한 사람들이 있어요. бүр нэг юм давчтан хүмүүс байдаг. 구원을 받았으면 확실하게 살든지 Аврагдсан хүмүүс тэгэл яг баттай амьдарсан. 구원을 안 받았으면 Альсгүй аврагдаагүй юм бол 자기 마음대로 살든지. өөрийн дур зоргоор амьдардагсан ч юу. 근데 미지근한 거예요. Гэтэл игээл бүлэбгээр л яваад байдаг. 교회는 나와 Сүмдээ ирхий. 예수님의 복음도 알아. Есүсийн сайн мэдээж мэдхий. 말도 합니다. За бас ярина. 그런데 미지근한. Тэгсэн бүртлөө бүлэбгээр. 주님은 토하여 내친다라고. Эзэн амнаасаа нулимж гаргана гин. 여러분 우리가요 신앙생활의 태도를 확실히 해야 돼요. За бид бүх итгэлийн амьдралынхаа байр суурийг үнэхээр баттай тогтоох хэрэгтэй. 이번 수련